Гуйлаад байгаа цөөн тооны хүмүүс байгаа шүү дээ, бодлоготой. Яг алийг нэрлэлгээд байгаа, алийг Монгол гэдэг байгаа. Өөрөөсөө таних юм уу, тийм ээ? Танихгүй шүү дээ. Бид нар маш олон зуун жилийн өв соёлоо тээж ирсэн. Тэрний л үргэлжлэл богдын урд галд одоо хүсэл мөрөөдлөөрөө хөтлөгдөөд ирсэн олон арван туслах уяач залуучууд ирээдүйд мундаг алдар цалтай уяачд болох гээд өв соёлоо тээгээд ингэ явж байна. Энэ галд чинь гэхэд л одоо 400-500 мөрний ажил хийгдээд дэлхийн сургуультай хийгээд төрийн баяр наадам аймаг бүсийнхаа сумдынхаа наадамд оролцох гал спортоор ирэх юм бол шигшээгийн тамирчид бэлтгэл гарсан байгаа юм шиг ийм их ажил өдөр шөнөгүй үргэлжилж байгаа. Шөнө нь ман чонж байна. Өглөө эрт барьж байна. Тэжээл бослогыг нь хожрын өгж байна. Тэгээ өдөржингөө мөрнийнэ дасгал сургуульд бэлтгэлийн ажлууд хийж байна. Оролдооч хүүхдийн хувцас сэргэлэл оёж итгэээс ахуулаад айл өрхүүд хотлороо тэгээд маш их одоо үйл ажиллагаа явагдаад эдийн засаг эргэлдэж олон айл өрхийн олон мянган айл өрхийн ам амжиргаа дагаж явдаг юм аа. Унаач хүүхдүүд уяас нар болж тодрон гарч амьдралаа босгож байна. Сайхан амьдрал шатж байна. Ард олондоо бас өөрсдөө харуул тавилж байгаа. Ингээд энэ зүйл бол хизээч тасрах ёсгүй ийм зүйл юм байгаамаа. Одоо энэ туслах уяас нар маань багада яг ижлэх унаач хүүхдүүд байсан. Одоо энэ унаач хүүхдүүд маань ингээл 4-5 наснаас эхлээд морины нуруунд дээр гараад эхэлсэн. Тэгэл 8-9 нас 10 нас хүрээд одоо төрийн баяр наадамд уралдаад эхэлдэг. Олон том баяр наадамд морь молдоо унж уралдуу жариг төрөө хөгждөг. Ганцхан ширхэг уралдаанч хүүхдийн ард эцэг их ах их чинь гэл 4-5 хүний нэг айл гэрийн бас аж амьдрал явж идэг. Хамгийн зэрэглэн хүүхэд хурдан морь өмдөг юм аа. Хамгийн зэрэглэн хүүхэд хурдан морь өмж төрийн баяр наадамд төрөө арих хүртдэг. Энэ чинь төрийн үйл хэрэгт бас нэг талаараа хүүхэд наснаас оролцоод эхэлж байна. Нөр унч чадахгүй, морь малнаас айдаг имээдэг хүүхдийг хүчээр унуулдаг, хүчээр одоо морины нуруунд дээр гаргадаг тийм зүйл байхгүй, тийм боломж ч байхгүй. Ямар ч боломж байхгүй. Хурдан хичээлээ тараад зуны амралт болоосоо гээд тогтцож сууж чадахгүй морилуугаа яараа. Монгол улсын тод мандаа уяач Дамбын хиншиг жаргал ах маань. За миний дэ бас моринд үнэн хүү дурлаж одоо хүч хөдөлмөрөөр зориулж явж байна. Ах миний чинь үнэхээр энэ халзан хүрээг чанд бэлгэлээ гэж соёлон багт надад бэлгэлжсэн. Тэгээд ахын маань өгсөн тэр одоо эзэн бий болж тэр цагаас хойш олон ус үсийн айраг төрөө хүртлээ өнгөрсөн он төрийн их баяр наадамд одоо Адан сүргийн манлаа азраг насанда төвж Монгол төмөө баярлуулсаа. Төлийн их баяртай явдаг. За наадам чинь төмөндөө баяр өдрийн мэндийг төвшүүлье. Холгонотгаас олж одоо олон жил баярлуулж байгаа. Дандаа халзаацсан төрийн баяр наадамд төрөж ирсэн. Цэгэрлэг зүжиж байгаа Хөсгөл аймгийн Дарайлан сумын явгал жаргалын хэлбэг сайхахтай түүний онгаа атуушчээ тий. Цэнц сүрэнгийн Батмагнаа Дамжин сүрэнгийн ариун наран гэж анх тодруулж гаргаж ирж байсан. Ах нартай их баярлалаа, найзуудтай их баярлалаа. Богдын урд гадынхандаа баярлалаа. Тод мандаа Сашкагийн Эрдэнэ тахта баярлалаа. Хүүхэд мөр маань 9 минут дээрээсээ гээл залбираад тэгэл барины 6-ад орон орж ирсэн тэгэл залбираад байж байгаа да. Одоо тэгэл хамгийн үгээр хэлэх аргагүй тийм мэдрэмжтэй. Нэрийн 3 наадам энэ уралдаан энэ холын зайн 25 км уралддаг ийм шантсан шалгасан оролдоо дэлхийд байхгүй.
хүчээр гээгдүүлэх гээд хүчээр хомсдуулах гал бодлого яваад байна. Илт харагдаад байгаа. Хэвийн зүгээр явж ирсэн зүйлийг тэгээд машин гооолаад үндэсний том өв соёлоо бас өгөөсгээд машин гооолаад боломжгүй санагддаг юм. Бид нарыг одоо талцаад хаврын уралдаан хийхгүй гээд ингээд муудалж байгаа хооронд Казахстан бүгд найрамд хятад ард улс холын зай морин уралдаан маш эрчимтэй хөгжиж байна. Хятад улсад чинь том холын зай уралдааны морин тойролго баригдаад эндээс манай туслах уяач хийдэг залуучууд чинь тийшээ урагдаад унаач хүмүүс маань урагдаад тэгээ тэнд очиж уяач хийгээд хил даваад явчихж байгаа. Нөр сонирхолтой тэгэхээр баян хүмүүр ундаг гэх жаага багтаасан дамар боддож аваад үржүүлэг хийгээд уралдуулаад байгаа юм биш. Бас нүүс үед их оронч сэтгэл зүрэх байдаг учраас энэ залуучууд тодорхой хэмжээний бизнесийн морин дуртай чин сэтгэлтэй багадаа өөрөөсөө хөдөө гадаа өссөн хонь ураагаа ариулж исэн одоо хурдмаар онж исэн тийм л Монгол залуучууд энд ингэж хөтлөгдөн орж олон залуучуудыг дагуулад яманлалаад би бол миний хувийн бодлол бизнес хийдэг залуучууд моринд өшөө илүү ороосоо анхаараасаа энэ өв соёлоос хамгаалахад хүчин зүтгээсэй гэж ойлгодог. Монгол гэхээр чинь л одоо хээртал хөдөө нутаг адуу мал 5 эрдэнэ мал сүрэг аглаараа нүүдэлэн амьдарч байгаа улс дэлхийд Монголоос өөр байхгүй шүү дээ. (1920-30 он) тэр ардын засгийн үед хүртэл эрдээ задуу уралдаж байсан. Зах зээлийн нийгэм шилжээд 90 оноос хойш эрдээ задуугаар уралдаж байсан. Одоо энэ морин тойролго угшил гэдэг маань бас тустай адуу, жаргалан угшил гэдэг маань бас тустай адуунууд. За нөгөн ноён Пүрвжо гэж хүний гаргаж ирсэн угшлын адуунууд бас л тустай адуу.